Эрхийг хамгаалах зайлшгүй шаардлагатай байгаа талаар сайн дурын үндсэн дээр нэгдсэн хэсэг залуус өнөөдөр мэдээлэл хийлээ. За Монгол улсын хүн ам 2 сая 754 мянга боллоо гэсэн мэдээллийг үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. За хэдхэн жилийн өмнө 1 сая гаруй хүн амтай байсан манай улсын хувьд ингэж бүл нэмж байгаа нь мэдээж сайшаалтай. Гэхдээ энэ тоо харьцангуй гэдгийг хүн мэднэ. Монгол улсын нийт хүн амын бодит тоо баримтыг гаргахын тулд дэлхийн өнцөг булан бүрт эх орондоо ирж чадалгүй амьдарч байгаа олон зуун нутаг нэгтнүүдийг оруулах хэрэгтэй юм а. Гэвч манай улсын төр засаг харь оронд байгаа иргэдийг нутагтаа эргүүлэн авчрах нь битгий хэл эх орондоо сууршиж байгаа цөөн хэдэн хүнийх нийгмийн халамжийг ч хангалттай сайн шийдэж чадахгүй өөр хорондоо хийсэн бүтээсэн зүйлгүй хэрүүл уруулахын өдрийг өнгөрөөнө. Гэтэл гадаадад амьдарч байгаа иргэдийг минь харж хандах эцэг ихгүй хөвчиг хариалал байхгүй мэтээр харийг болгож гадуурхан давхургасан чих дэлсэн мэдээлэл ар араасаа сонсогцорлоо байна. За өнөөдөр сайн дурын үндсэн дээр нэгдсэн хэсэг бүлэг залуус дээрх судлаар мэдээлэл хийлээ. Хатаа гээд Монголын түүхч тийм багш хүн 15 жил хэлс хэрэгээр ял аваад шоронд суугаад ялын хугацаа дуусаад дахиад 20-нд байгаа гэдгийг монголчууд мэдчихэж байгаах бид нэр төрөж удаа мэддэгдсэн. Тэгээ энэ хатаа агшиг судлалын төлөө тэмцэж явсан бас зохиолч түүхч ийм хуучин хүүгэд эмгтэй хүн байгаа. Энэ хүнийг ингээд бариад орс сургуу алга болсон. Тэгээд 7 сард ингээд хүний эрхийн байгууллагын хүний талаар фото зургууд, нууц зургууд ингэж олж яасан. Тэгээд маш зэрлэгээр тамлуулсан тийм зургууд гарч ирсэн л дээ. Тэгээд одоо Япон сая хүний эрхийн байгууллагын тандаж тийм энэ хүнийг сулуулах дэмжээч гэсэн. Тэгээд энэ хятадын эсрэг ийм чагсаал зохион байгуулагцаа одоо маргааш дэлхийд даяар дэлхийд дээр тархан сууж байгаа бүх монголчууд ийм чагсаал цуглааныг зохион байгуулах гэж байна. За бүгд найрамдах Хятад ард улсын нутаг дэвсгэрт бие даасан хот болон амьдарч байгаа өвөр монголчууд ямархуу дарамт шахалтан дор байдгийг харуулах бодит жишээ бол зохиолч Хадаа Хуужинхүү хоёр гэдгийг сэтгэлж байлаа. За энэ мэтлэн харж хандах харьяалгүйгээс хин дуртай тэднийг давхургаж дарамт шахалт үзүүлэх тохиолдол олон байдаг гинэ. Миний аргарын хүмүүс бүгд өвөр Монголдон байгаа. Аав ээж ах トゥ садантын дүү. Ер нь бол их гिचүүл байдаг л. Уул нь бол биднээс их сайхал байсан. Гэтэл ойрын үед бол их гаттын төрийн бодлогын хавчгдлын дагуу их л хичүүл байна. Тэгээд би арга бас Монголд орж ирсэн. Монголд орж ирэх нь их чөлөөтэй санагдав. Их л гаттын өрөөний хэлээр дамжаа жамын үдний хэл орж ирнэ шүү дээ. Тэгээд орж ирэнгүүт би амар тайвшраад ирдэг. Ер нь бол ойрын үед бол тий ажил хийгээд чалин хусан авч чадахгүй асуудал зөндөл гарч байгаа. Тэгээд ер нь өөрийгөө илэрхийлэх, өөрийн тий юу чадгаа харуулхад ер нь хүндрэлтэй байгаа. Хүн болгоны хувьд Монгол руугаа Монгол их чөлөөтэй Монгол минь л гэдэг ар Монгол минь л гэдэг. За 12 дугаар сарын 10-ны өдөр буюу хүний эрхийг хамгаалах энэ өдөр дээрх дүрийн иргэдийн авралан өвөр Монгол хүмүүсийн эрхийг хамгаалах тэднийг харж хандах харьяалын төр засаг байдаг юм шүү гэдгийг дэлхийн нийтэд харуулах чагсаалыг зохион байгуулсан гэдгээ өнөөдөр мэдгдлээ. Онцгойлын ерхий газрын дарга асан П Даш бол